Улсын хурлын төрийн байгуулалтын болон нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын орон өчигдөр үдээс хойш хамтарсан хуралдаанаараа монгол хэлний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын хурлын байгаль орчин хүнс үдээ аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаараа тариаланчид гурван үйлдвэрлэгчид хүнс үдээ аж ахуйн яамны холбогдох албаны хүмүүсийг байлцуулан мэдээлэл сонслоо. Энэ үеэр Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Цан Дэлэг үндэсний компаниудын хураасан буудаа чанартай харамсалтай төрд газар тариалан хөгжүүлэх нэгдсэн бодлогогүй байгаа нь салбарынхныг хооронд нь сөргөлдүүлсэн ажил болж хуурч байна. Банкны зээлийг төлж чадахгүй болсон асар олон компани бий ямар ч мөнгөгүй компаниуд хавар тариа тарих боломжгүй гэсэн тайлбар хийсэн юм. Ардчилсан намын бүлгийн ээлж туралдаанаар хэлсэн асуудлынхаа талаар өчигдөр тус бүлгийн ахлагч Гарамгаа Батар болон дэд дарга Одон Туяа нар мэдээлэл өглөө. Ардчилсан намын бүлэг хуралдаанаар эхлээд 5-7 төслийн ажлын хэсэгт явуулсан асуулгынхаа хариуг бичгээр авч нэмэлт хэлэлцүүлэг үр дүнгийн талаар мэдээлэл сонссон байна. Мөн архитектурын согтууруулалтаа тэмцэх үндэсний хөтөлбөрийг засгийн газраас улсын хуралд өргөн барих гэж буйтай холбогдуулан согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь татаж авах оруулжээ. Гендрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль заасны дагуу Монгол Улсын ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд гендрийн эрх тэгш байдлыг хангах асуудал хамаардаг. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус орооны бүрэлдэхүүнийг шинжилэн баталжээ. Буян тухай хөлийн боомтоор хар тамхи мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэхийг завдсан иргэдийг гайл цагдаагийнхан илрүүлэн саатуулжээ. Тодорхойлбол энэ сарын 1-нд Монгол Улсын иргэн ил нь буян тухай хөлийн боомтоор хар тамхиг биддээ болон ачаа тайшиндаа нууж хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан байна. Шудраг өрсөлдөөн эргэлзэлтийн төлөө газрын дарга аюур сайхны баталсан удирдамжийн дагуу шатхуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн дотоодын зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүний үн бүрдэлтийг судлан уг үн тогтоосон үйл ажиллагааны өрсөлдөөний тухай хууль, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцж буй эсхийг хянан шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулжээ. Туушин зочд буудалд өчигдөр 9 цаг 40 минутын орчимд гал гарсан галыг түргэн хугацаанд унтраасан юм а.